өнөөдрийн маань зочин хөрөнгө оруулалтын зөвлөх Ard Securities Наран хоёг бидэнтэй ярилцах болно. Бидэнтэй хөрөнгө оруулалт болон санхүүгийн сэдвийн хүрээнд ярилцах болно. За ингээд өнөөдрийнхөө хүндэт зочин Наран хоёгийг студид орж байна. Зя. Сайн өдрийн минь өглөөний минь. Өглөөний минь. За сайхан өглөө байна. Өглөөг сайхан өгтөө. Өглөөг сайхан өгтлээ. Өглөөг сайхан өгтөө. Сайхан өгтлээ. За тааж хэлчихээ зүгээр. За тэгээд гоё тухтай өөртөө битээ тааруулаад болоо. За сайхан амарвуу өглөө хэлхийхлээдээ. Өглөө тэгэл нэлээд эрт эхэллээ. Өглөө манайх нэг хуралтай байсан. Хуралдаа оролцоод тэгээд гүээр хатаа бол гэл замаараа л орчих. Тэгээд яг гэл замаар. За тэгээд бас бид нар бас юун төрөнд бас таныг танилцууллаа. За та өөрийгөө танилцуулаад тэгээд ер нь яран дээр гээд оръё. За намайг Наруу гэдэг. За Ard Securities үнцасны компанид хөрөнгө оруулалтын зөвлөхөөр ажилладаг. Тэр нь яг хийдэг юм их юм бол ер нь бол ихэвчлэн судалгаа хийдэг гэсэн үг л дээ. Хөрөнгө санхүүгийн зах зээлийн чиглэлээр ер нь бол нэг харилцагч хөрөнгө оруулагч нарт одоо ямар боломж үүсэж байна. Тэгээд түүнийг дагаад бас ямар эрсдлүүд бий болж байна. Тэгээд тэрэн дээр тодорхой хэмжээний судалгаа тооцоололтыг санал болгоход баг нэг 80-аас 90% нь баг судалгаа шинжилгээ. Үлдсэн нь бол тэгээд илүү харилцагчтай уулзах. Тиймэрхүү ажлууд байдаг да. Тэр ялч өөр нь ихэнх хийдэг ажил нь судалгаа. Хөрөнгө оруулалтын тал дээрх. За тэгвэл хөрөнгө оруулалт гэдэг нь яг за энгийн энэхүү ойлголтыг мэдэхгүй мэрэгжилтэн бус хүмүүстэй энгийн иргэдэд зориулаад энгийнээр тайлбарлавал яг хөрөнгө оруулалт гэдэг нь яг юу юм бэ? За энгийнээр гэх юм бол одоо хүн болгон л одоо нийгмийн нэг хэсэг эдийн засгийн нэгж болж байгаа шүү дээ. Тэгэхээр тодорхой хэмжээний орлого олдог. Тэгэхээр тэр орлогоо өөрийнхөө одоо юу гэдгийг цалингийн орлогоос гадна бусад одоо энэ бизнес бусад одоо энэ өсөх боломжтой үн цэнийн өсдөг зүйлүүд рүү тэр орлогоо хийгээд тодорхой хэмжээний одоо орлого олох. Тэгээд өөрийнхөө мөнгийг одоо энэ үнийн өсөлт шүү дээ. Инфляциас хамгаалах зорилгоор хийж байгаа тэр процессыг л энэ одоо хөрөнгө оруулалт юм одоо. Тэр мөнгө өсөх процесс. Евро нэг өсөх боломжтой зүйл рүү хөрөнгө оруулж байгаа л тийм. Одоо биш ирээдүйд жаргалтай амьдрах зүйл. Тэ шууд баг тийм бах гэж би боддгоо шүү дээ бас тийм хөрөнгө оруулалт чи яг одоо л тэ. Тэгээд дээрэс нь копи аваар амттай нэрэ. Стогоо амттай. Заашгүй манай Улаанбаатар копи байсан. Тийм. Баярлалаа. За манад л ирж копи уух сэрэх вэ ч тэ. За тэгээд хөрөнгө оруулалт хийхэд ер нь тохиромжтой мөч гэж ер нь байдгүй тэ. Бидний хувьд бол нөгөө нэг одоо юу гэдэг улирлын шин чанартай ч гэж байдгүй. Эсвэл одоо ер нь шууд өнөөдөр маргаашнаас эхлэх ёстой ч байдгүй тэ. Энэ талаараас хэлвэл ер нь тохиромжтой мөч гэж ер нь байна уу? За шууд одоо хамгийн тохиромжтой бол яг одоо л гэж л аль болох эрт гэсэн. Тэр нь бол нэг хүн өөрийнхөө хувьд хоригдлол хөрөнгийг бий болгоход одоо хамгийн чухал хүчин зүйл бол өөрөө цаг хугацаа л гэдэг гэсэн. Тэр цаг хугацааг хэрэг орно. Тэдний хэмжээнд бол тийм хэмжээний өгөөж авна л гэсэн. Тэгэхээр аль болох эрт эхлэл нь одоо зүйт. Тэгтээ яг жишээ их юм бол одоо Warren Buffett-ийг бол одоо баг хүн болгон л мэдчихэж байгаа шүү дээ. Одоо баг дэлхийн 9 дэх баян хүн байна уу да. Тийм ба. Би сая харсан хөрөнгөний хэмжээ нэг $149 тэрбум байна лээ. Тэгээ 2008 онд бол баг дэлхийн номер 1 баян хүн байсан. Тэгээ түүхийн үед гэх юм бол чин анх 11 наснда $38-оор 2 шив хувьцаа авчихсан мэт л. Ном уншаад. Айгүй эрт ихэлсэн тийм байна. Тэгээд төдөл одоо удахгүй нэг $38 хувьцаанд 27 орж банаад. Тэгээд одоо жоох хөх тэмчмэд шархлаа шүү дээ. Тэгээд ч одоо хідэн ч зарим авах мөнгө тийм. Тэгэнгүүт унцдаг. Тэгээд тухайн үед бол маань зараагүй. Тэгээд хүлээж хагаад тэгсэн чинь $38-оор аваад 27 болоо унцсан байсан хувьцаа $200 өрөөд. За. Тэгээд одоо анхныхаа ашгийг хийгээд ичсэн. Тэгээд сүүлд одоо өөрийнхөө номдож бас бичсэн байдаг. Айгүй олон газар ч гэсэн бас илтгэл дээрээ хилдэг. Тухайн үед бол намайг хамгийн том хичээл заасан үйлдэл бол явдал бол тэр байсан. Тэгээд ер нь бол намайг төвчээр буюу цаг хугацаа гэдэг зүйлөө шангасан гэж ярьдаг. Тэгэхээр ер нь бол тэгэл аль болох цаг хугацаа гэдэг зүйл хамгийн чухал учраас аль болох эртдэл эхлүүл тэгээд өөжийн хүртэндээ л гэж л. Хүмүүс нь ялч бас хүлээгээд байдаг шүү дээ тий. За ерөнхий за судлаад ч юм уу хитэг судлаад эсвэл за одоо яах болж байгаа айдастай ч юм уу. Тийм байдаг болохоор ер нь аль болох айхгүйгээр зөрөгтэйгээр тодорхой хэмжээнд аль болох эртэл хийж явал маш сайн.
Тэг бас энэ дээр чи нөгөө нэг айгүй хөрөнгө оруулалтад айгүй чухал гоё нэр томьёо байгаад гадаг. Тэр нь болохоор нийлмэл хүүг ер нь ягаад дэлхийн 8 дахь гайхамшиг гэжсэн юм бэ? Энэ нэг нийлмэл хүү гэдэг зүйлийн талаар бид бас ягаад ийм 8 дахь одоо гайхамшиг гэж нэрлсэн шалтгааны нь бас сонсъё те. Тийм. Ер нь бол яг Warren Buffett хэлсэн мэт шүү дээ. Энэ бол ингээд дэлхийн 8 дахь гайхамшиг нийлмэл хүү гэдэг бол тэгээд үүнийг мэддэг хүн бол ашиг болдог. Тэгээд ойлгодгүй мэддэг хүн бол төлтгөө гэдэг хэлсэн байгаа гэдэг. Тэгээд яг өмнөх 7 гайхамшиг мэдчихэж байгаа шүү дээ. Одоо юу гэдэг Нитгийн Таж Махалч тийм үү, Хиттийн цагаан ирмэл хүн төрөлхтний бий болгосон том байгууламжууд шүү дээ. Яг гоо тэгээд бид нар аялаар авахаараа л нэг хардсан шүү дээ. Нэг ч зураг авуулаад. Тэгэнгүүт яг 8 дахь гайхамшиг гэдэг юм бол онцлог нь одоо хувь хүн нэг бүрийн амьдрал дээр биелэх боломжтой. Тийм. Хувь хүн нэг бүр одоо энгийн нэг жирийн иргэнж үсэн нэг 8 дахь гайхамшигыг одоо яг зарчмынхын дагуу ажилуулад өөрийнхөө амьдрал дээр сайн сайхныг бий болгоход үр шимийг хүртэх боломжтой тийм зүйл байдаг гэсэн. Тэгэхээр яг 8 дахь гайхамшигыг тайлбарлахдаа би нэг ер нь одоо хүмүүс одоо snowball effect гэж нэрлэдэг одоо цасан бөмбөлгөө онлоор тайлбарлах тийм уулнаас хөрүүлээ болол айгүй тохиромжтой байдаг. Тэгээ санаа нь юу вэ гэхээр уулын өрөө дээрээс та нэг гараараа жижигхэн нэг юм цасан бөмбөлөг хийнгүүт уулын өрөө дээрээс хөрүүлчингүүд нэг эрэг тоолондоо томорсоор нөгөө томорсоор уулын бэлд эрэхтэй баг цасан дуранг бий болох хэмжээний одоо тийм томорцсон байдаг гэсэн. Тэгэхээр энэ процесс өөрөө яг хувь хүний хувийн санхүү хуримтлал дээр нь биелэх боломжтой байгаад байдаг гэсэн. Тэгэхээр яг одоо ингээд томьёолоо үзэх юм бол одоо энэ процесс дээр юу орж ийнэ гэхээр цаг хугацаа тэгээд нөгөө мөнгө өсөж байгаа өгөөж буюу хүү тэгээд тогтмол хуримтлал гэдэг зүйл ордог гэсэн. Тэгэхээр ингээд төлөөлүүлээд аваад үзэх юм бол уулын өрөө гэдэг юм чинь цаг хугацаа байдаг шүү дээ. Аль болох одоо өндөр уулын өрөө дээрээс өнхрүүлэх юм бол илүү их томорно гэсэн. Тэгэхээр одоо хүн болгоны өмнө сонголт байгаа. Та одоо өөрийнхөө цасан бөмбөлийг одоо Эверестийн оргил дээрээс өнхрүүлэх үү эсвэл одоо жижиг одоо дав толготоос өнхрүүлэх үү гэдэг сонголт бол байгаа. Тэгэхээр цаг хугацаа гэдэг бол энэ дэр тэгээд хамгийн чухал зүйл нь харагдаж байгаа. За тэгээд дараа нь бол одоо нөгөө өгөөж тогтмол хуримтлал гэж юм. Одоо хуримтлал гэж юм ба шүү дээ. Тэрэн дээр аваад үзэхээр мэдээж одоо нөгөө цасан бөмбөг чинь томрох хэрэгтэй. Тэгэхээр уулан дээр хэр их цас байгаа гэдэг асуудал гарч ирнэ. Уулан дээр тэг цас байгаа мүү үгүй бол тэгэл чинь нөгөө анхны тэг одоо бөмбөлгөөрөө явсаар байгаа л очил хагарч байгаа юм шүү дээ. Тэгэхээр ер нь бол ингээ харж агаад цас байна гэдэг чинь өөр тэнд өгөөж байна гэсэн. Тэгэхээр тэр чи одоо тийш өнхрүүлэх хэрэгтэй. Тэгээ яг өгөөж гэдэг зүйлийн цаана бол мэдээж эрсэл гэдэг зүйл байдаг. Тэгэхээр одоо тэр амар их цас байгаа юм байна гэ өнхрүүлчих одоо хад асах байсан гэж болно шүү дээ. Тэгэхээр тэрнээс сэргийлэхийн тулд хөрөнгө оруулалтын зөвлөх гэдэг хүмүүс ажилтдаг гэсэн. Одоо шинжээш гэдэг хүмүүс. Тэр уулныг цас дарахаас өмнө хаана хад асгаа гэдгийг харцсан. Тэгэхээр тийм хүмүүстэй цуг хөрөнгө оруулалт хийчих юм бол одоо тэр нэг томрох гээд байгаа зүйлийг өөрийнхөө хувийн санхүүтэр бол хэрэгжүүлээд одоо боломжтой л гэж бодож байна. Тэгэхээр одоо энэ хүү зүйл маань хоримтлал одоо хөрөнгө оруулалт гэх зүйлсүүд хийгээ явж хахадсан энэ зүйлд инфляц ер нь нөлөөлдөг. Инфляц нь бидний хөрөнгө оруулалт одоо тий одоо хоримтлалд одоо хэрэг нөлөөлдөг вэ? Тий одоо чи би нэг жишээ тооцоол шууд л ярил л да тий. Тэнгүүд одоо юу гэдгийг сар болгон 500 мянган төгрөгийг за жишээ тооцоолж учраас би 20 жилгээд авчаал аль болох тооцоогаар тэгэхээр чи 240 сар болж таарна тий. Сар болгонд 500 мянган төгрөгийг 20 жилийн хугацаанд хөрөнгө оруулалт хийгээд 20%-аар өгөөжтэй бүтээгдэхүүн хөрөнгө оруулалт хийвэл 20 жилийн дараа 1.5 тэрбум төгрөг болдог. 1.5 тэрбум. Тэнгүүд гайхамшиг нь хаана байгаа юм бэ гэнгүүт нөгөө сая 8 дахь гайхамшигын одоо хонлоор яг өөрөөсөө хийсэн мөнгө нь өөрөө 120 сая төгрөг байдаг. Тэнгүүд нөгөө зөрүү 1.4 тэрбум төгрөг нь одоо өгөөжлөөр ороод ирдэг гэсэн. Тэнгүүд тэгэл одоо яг хүмүүс за тэрбумтай болох юм байна. Тэрбум төгрөг штэ. Гэтэ наад 20 жилийн дараах мөнгө штэ тий. Одоо 20 жилийн дараа наа мөнгө орчод яг юу их боломжтой ингэж эргэлзээ бас төрдөг. Тэгэхээр бид нэр өнөөгийн үн цэнийг ойлголтыг авч үзэх хэрэгтэй. Тэгэхээр өнөөгийн үн цэнийг бид нар ярихын тулд инфляц гэдэг зүйл рүү ялтч орчиж байгаа гэсэн. Тэгэхээр бид нар 20 жилийн дараах мөнгө өнөөдөр хэдвэ гэдэг талаар ярих гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо инфляцийг төлөөлүүлж чинь хатар талхны үнийг та хоёр одоо мэдэж байна уу? За одоо би ч талах малах руу ороогүй юм шүү. Дэлгэцэн дээр харагдчихээн. Одоогоор бол нэг 2945 төгрөгтэй одоогоор. За би 3000 таа гэж утсан. Бараг л таарч.
Тийм. Тэгээд инфляцийг ярьж байгаа юм чинь өнгөрсөн тэгвэл ирээдүйн 20 жилийн ярих юм бол өнгөрсөн 20 жил бас нэг хараад үзтээ. Тэнгүүд чинь 20 жилийн өмнө хатар талах бол 310 төгрөгтэй байна. Тэгэхээр энэ оронд 9.5 дахин өссөн буюу 950% өссөн шүү дээ. Тийм байна. Тэнгүүд өөрөө энэ инфляц гэдэг зүйл чинь бидний одоо ингэ тодорхой авч чадрыг буурууллаа. Саяны 1.5 төгрөгийн үнцнийг одоо ингэ буурууллаа л гэсэн. Тэгэхээр ер нь бол ингээд өнгөрсөн 20 жилийн инфляцийг ингээд аваад үзсэнгүүд тэгээ зарим жилд бол айгүй өндөр л байдаг л та. Одоо хамгийн сүүлд 2022 онд Орос Украины дантай холбоотой одоо түүхий эдийн данштай одоо газар нутгийн данштай ч холбоотой юм 15.2% төрсөн гэдэг юм Монгол улсад. За одоо бол 11.2%. Тэгэхээр бид ирээдүйг ярих юм чинь нэг дундаж нэг тоо хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол дундчлаа авах нэг 8% байдаг гэсэн. Тэгэхээр жил болгон таны кармандах жишээ 100 төгрөг дараа жил та ямар нэг өсөх үйл ажиллагаа хэрэгжүүлэхгүй л бол тэгэл 100 төгрөг чи 92 төгрөг одоо болох юу харагдаад шүү дээ. Тэнгүүд ингээд инфляцийг тооцоо цааны нөгөө нэг одоо 20 жилийн дараах тэр бом төрч өнөөдрийг толгой юм гээд даваад үтсэнгүүд хорогдуулангууд нэг ойролцоогоор 450 сая төгрөг болж байгаа. 20 жилийн дараах 1.5 төгрөг өнөөгийн 450 сая төгрөгтэй тэнцвэс. Тэгэхээр ер нь хэрэг мөнгө их мөнгө шүү дээ. Ер нь их мөнгө шүү дээ. Тэнгүүд зарим хүмүүс бас сонирхч магад бид бол улам хичээл та. Тэ. Тэр нь тэр пунктан яг өнөөдрийн үн цэнээр тэр пунктан болчих боломж байна уу? Тийм тулд одоо юу хийх ёстой те. Тэнгүүд яг сая би яг ирэхээс өмнө тооцооллыг үзсэн. Сар болгоно нөгөө сая 500 мянган хөрөнгөлөхөд өнөөдрийн 450 сая төгрөгийн үнцэнтэй 20 жилийн дараах 1.5 төгрөг төрсөн шүү дээ. Тэгвэл ойролцоогоор 1.2 сая төгрөгийг 500 мянган ш 1.2 сая төгрөгийг 20 жил буюу 240 сар хөрөнгөлөөл явахад өнөөдрийн тэрбум төгрөгийн үнцэнтэй тэнцэх 20 жилийн дараах 3.7 тэрбум төгрөг бий болно гэсэн. Тэр яг өнөөдрийн голч цалин чинь бас нэлээд 2.5 сая төгрөг гэж байгаа шүү дээ. Харьцуулахаар 500 мянган маань ч бас тодорхой хэмжээнд өндөр хувь 1.2 сая бүр өндөр. Тэгэхээр яг өнөөдөр ингэж байгаа ч гэсэн инфляц гэдэг зүйл чинь таны ирээдүйн мөнгийг хорогдуулж байгаа ч гэсэн таны төлөх мөнгөний одоо хэмжээг ч гэсэн бас бууруулж байгаа гэсэн. Жишээ нь 5 жилийн дараах сая 200 мянган төгрөг 500 мянган төгрөг бол бас ер нь бол орлого эзлэх нь багасч шүү дээ. Одоо ипотек дээр бас айгүй олон хүмүүс ярьдаг чинь 5 7-8 жилийн өмнө сарын 600 мянган төгрөгийн төлөлттэй тэгвэл баг цалингийнх нь тал нь явчихдаг. Тэгсэн чи одоо өнөөдөр баг л цалингийнх нь нэг 20-30% болоод шүү дээ. Тэгэхээр өнөөдөр айгүй өндөр үнцэнтэй юм шиг боловч ирээдүйд бол ингээд буураад явцдаг. Тэгээд ийм хэмжээний бол дүүртэн гарах боломжтой байна л гэж харж байна. Маш гоё тооцоолол байна. Тэгээд ер нь яг нэг ийм тооцоол сонсгоё аяг өсдөг байлаа. Энгийнээр ойлгомжтойгоор ингэ тайлбарлаж байгаа тий. Нөгөө эргэлзээ өсчихдээ шүү дээ. Уусаа одоо ингээл тэдэн жилийн дараах тэр пом төгрөг гэвэл тэгэл яг нэг өнөөдрийн үнцэн дээр харьцуулж үзэж мэдхгүй учраас за тэгэл таалаар өнөөдөр үржлээ да. Тиймгүй байх. Тийм бодол байдаг шүү байдаг. Надад ч гэсэн өмнө тэгэл байж лсэн. Тэгээ ингээд тооцоод үзэнгүүд чинь тэгэл за ийм боломжтой байна. Тэгэхээр тэрний араас явъя гэдэг нэг итгэл үнэмшил ярилуд орчих шүү дээ. Тэгээд яг мөнгөний өсөх хурдан дээр би бас нэг гоё үзэгч нартай нэг гоё дүрм аюу энгийн дүрм бас ингээд тайлбарлаж гэж бодож байна. За тий, аль усаас 72-ийн дүрм гэдэг дүрм байдаг. Тэгээ яг түүхийн хувьд гээд даваад үзэх юм бол одоо нэг Лука Пачелли гэдэг манай санхүүгээр сурсан хүмүүс мэдчихэж магадгүй. Данс давхаршилттай систем, автомат бүртгэлээ эцэг гэдээ яригддаг хүмүүс маань. Нэг математик тооцоол хийж явж байгаа нэг зүй төтлөөч гэсэн байна. Тэр нь болонгууд мөнгө хэдийн хугацаанд 2 дахин өсдөг вэ? Нэг тийм зүй төтлөө ажилласан. Тэгээд тэрийг 72-ын дүрм гэж нэрлсэн. Тэр энийг ашиглахад аюу амарх. 72 гэдэг цифрыг одоо тог өөрийнхөө таны одоо мөнгө өсгөх гэж байгаа хүний өгөөжөд хуваачаар нэг тоо гардаг. Чинь 72-ыг та хадгаламжийн дээл өнөөдөр 12 шүү дээ. 72-ыг 12 хуваахаар 6 гарна те. Тэгэхээр 6 жил таны мөнгөнийг нугарна гэсэн. Одоо 30 сая төгрөг бол 60 сая төгрөг болсон. Та тэрэн дээр ямар нэгэн нэмж хөрөмтөл хийв. Хүнээс хүү бодогдоо 30 сая төгрөг 60 сая төгрөг болсон. Тэгэнгүүт 72-ыг 20% өгөөжтэй өсгөе гэж бодъё л та. Тэгэхээр 72-ыг 20 тавахаар 3.6 гардаг гэсэн. Тэнгүүд ч арай илүү хурдан биш. 3.6 жилийн дотор таны 30 сая төгрөг чинь 60 сая гэсэн. Тэнгүүд энэ хоёрын зөрүү 2.4 жил шүү дээ. Тэнгүүд бид нар одоо энэ сонголтын өмнө зогсож байсан.
Тэгэхээр аль одоо жишээ нь энэ арай нэг илүү цаг зараад судалгаа хийгээд за тэгээ зөвлөхүүдтэй ч юм уу одоо ингэ судалгаа хийдэг хүмүүстэй уулзаад энэ сонголтыг хийжүүл хүний амьдралын 2.4 жилтэй 2 жил гарах хугацаа гэхээр бас их үнцэнтэй. Тэгэхээр өнөөдөр бид нар бол ийм одоо сонголтын юм зогсож байна бол гэж харж байгаа. Тэгэхээр арай илүү мэдээлэл уншаад арай илүү хүмүүстэй хамтраад тэгээ явахд бол ийм хэмжээний амьдралын цаг хугацаа чинь их одоо боломжтой харагдчих шүү дээ. Тэгэхээр энэ дүрмийг бол одоо цаашдаа хөрөнгө оруулах болгондоо одоо ингээл хэрэгжүүлээд явахд бол аюу хялбар байдаг. Энэ бүр айгүй гоё зүйл шүү дээ. Тийм байна. Би бүр энийг одоо бүр байнга хэрэгжүүлэхээр болчлоо. За ингээл өөдөөс нь надтай нэг ашигтай холбоотой юм ярьлаа 72 тоогоо худлаа 72 тоо бачээ тий. Тэгээд үзлээ за тэдэн жилийн дараа наа чи юм бэ. За окей. Надад бол боломж. Тэгээ энэ бүр үнэхээр хэрэгтэй мэн. Өөр гоё дүрэн байна. Өөр гоё бүр ингээд нэг бидний мэдтгүү дүрэн байна. Би нухна. Манайхаа ер нь амар хэрэгтэй дүрэн сонсч шүү. За өөр дүрэн гэх юм бол яг нөгөө бонд хувьцаа. За. Ялгаа ба шүү дээ. Айгу том хоёр бүлэг. Дотроо л ингээд задраа явчихдаг. Тэнгүүд яг уу энэ дээр наснаас хамаарат би бол одоо бондын нэг тэтгэв авчи. Хувьцаагийн тэтгэв авчи гэдэг бас юм байж болно. Наснаас хамаарат. Тэгмэд одоо хувьцаан дээр чинь яг хөрөнгө оруулалт чиглэлээр харъя гэх юм бол айгу урт хугацаанд өгөж өгөх гээд байдаг. Тэ. Ер нь бол нэг 10-аас 15 жил тасралтгүй хөрөнгө оруулалт хийж нэг гайхамшиг гэж яриаддаг хэмжээний өгөөжийг авах боломжтой байдаг. Бонд бол айгу тодорхой. Тэгээ яг жилийн жил 2 жилийн хугацаанд хийгээл за би тийм үг авч. Тэгмэд залуу байх тусмаа хүн илүү хувьцаанд хөрөнгө оруулалт бол айгу зүгээр байдаг. Цаашаа үр шимийн үзэхэд боломжтой байдаг шүү дээ. Магадaltaй шүү дээ. Тэгмэд одоо юу гэдэг нь 20-30 насны залуу бүр 18 таатай ч эхлэл бүр гоё. Өөдөө шүү дээ. Одоо баг Warren Buffett 11 наснаа эхэлсэн ч үү. Тэгмэд 21 дэх учир нь болцоо. Тэгээ 21 дэх чи баг одоо одоогийн нөхцөл бол баг баг л Монгол мөнгөөр тэрбумтэй ч болж баг магадгүй тэгэхээр тийм ирчүүлээс бидний хүн дээ шүү дээ. Тэнгүүд ер нь бол за нэг 20-30 наснда за одоо оюутан болоод төгсөж байгаа залуучч ч тийм үү. Нэг за 60-аас 70% хувьцаа. За 30-аас 40% нь одоо юу гэдэг бонд хэлж тийм үү. Ингээ өдөртөө тавьбал ер нь за нэг 10-аас 15 жилийн хугацаанд ер нь бол аюу гоё боломж өгөөж авч явах гэж харагдаж байгаа. Бонд нь бол саний нөгөө нэг нийгмэл хүний хүчээр өсөж байна. Нөгөө талдаа хувьцаагаа бол тэгэл мэдээж зөвлөгтэйгөө шинжээчтэйг хамтарч байгаа аль компани хувьцаа ер нь бол хамаагүй илүү дээр үнэтэй байдлаар явж байна. Бонд нь ер нь аль алын зэрэг аваа явчих юм бол хувьцаагаа урт хугацаанд ер нь хадгалаад ер нь хараад явчих шүү дээ. Дахиж нэмж аваад. Чинь бол яг нэг залуучууд нэг арилжаа гэдэг зүйлтэй нэг жоохон ялгаж салах хэрэгтэй баг. Тийм. Арилжаа гэдэг чинь богино хугацаанд те. Тийм. Трейдинг гэдэг шүү дээ. Трейдинг гэдэг шүү дээ. Одоо тодорхой хэмжээний эрсдэл дээр нэ бас машин зөрүүрчтэй те. Тийм. Тэгэхээр өнөөдөр одоо энгийн батаад өрж байгаа ингээл юу гэдэг нь эмч солонгоо жишээ нь ажил дээр байжсэн гинт одоо цайны цагаараа трейд хийгээл тий одоо Bloomberg рүү орсноо. За одоо юу гэдэг нь Америкийн тэр статистик гарцсан учраас одоо Nvidia-гийн хувьцааг зараач гэх юм тий. Тийм юм бол би болох байх гэж харж байгаа. Тэгэхээр эгэл жирийн хүмүүс бол тий зөвлөхөдтэй ч үт юм хөрөнгө оруулалтын байгууллагатай хамтраад яг ийм процессор өдөрт бол айгүй өгөөжтэй баг магадлал арай л өдрөөс. Тэгэл хаад бас нөгөө шинжээч нэртэйгээ бас хамтдаа зөвлөх нэртэйгээ бас ярилцахгүй болвол бид нар ч нөгөө нэг юм мэдэхгүй ер нь байгаа штэ хөрөнгөний зах зээлийн талаар жишээ нь одоо юу гэдгийг тэнцээ нэг юм өслөө гэдээ мэдээ гарчдаг бид нар хөөрөө тавчдаг ч юм уу те яг тэгдэг яг үнийг хэлэхэд тэр мэдээ гаргаж байгаа хүн чинь хэн блэ те тэрийг бас бид бодох хэвээр тэгээд мэдээ өгөөд хин биднийг хөдлөх гээд байна цаад эзэнг бид мэддэг байх те тэгвэл зөвлөх гэдэг хүн чинь хин хэнийг хөдлөж байгааг мэдж байгаа те тэгэхээр энийг аягуулсаа ойлгодог байх хэвээр тэгээд манайх бас яг энэ нийтээрээ нөгөө нэг бид нар чинь нэг мэдээнд одоо жоохон зэнзүүртэй ханддаг болж эхлэх байх шүү. Өмнө нь бол бараг л шуурчдаг гэсэн шүү дээ. Тэр бол тийм шүү те. Тэгээс одоо бас бид нар цензуртай хандж байна. Гэхдээ ялангуяа хөрөнгөний зах зээл гэдэг бол маш тийм нарийн системтэй бас юмнууд байдаг. Тийм учраас манайхан бас гоё зөвлөхтэй. Ялангуяа ардтай ер нь яаж одоо яг ингэж холбогдож ажилтдаг вэ те. Одоо танаас одоо жишээ зөвлөхээ үйлчлэгээ авах. Ер нь манай вебсайт яаж хамтран ажилтдаг вэ ер нь компани бис нэг пэйж утас байгаа. Тэмтэж тэрнгэр одоо компани аль бисний дугаар байдаг. Тэгээд залуучууд мэдээж нэг зөвлөхөд рүү ингэ шилжчихдэг. Тэгэхээр ер нь бол яг манай аль бисний вебсайт болоо утасны дугаараар дэмжүүл олбочод бол тэгэл манайхан бол процессыг аягүй хурдан гэж бол хэлнэ. Тэгэхээр таны цагийг одоо
удаан үрхгүйгээр хурдтай холбогдоод тэгээд бид нар бас нөгөө мэддгүй нэг юм байгаад байгаа үзэгч нар ч юм уу ер нь миний ч гэсэн бас мэддэггүй байгаа. Одоо бид ер нь яг хэрхэн яаж хамтарч ажилладаг юм бэ те. Одоо чинь холбогдоод зөвлөгөө бол авахаа би ойлгож байгаа. Гэхдээ ер нь үргэлжлүүлээд хоёлаа ер нь яаж одоо хамтран урт хугацаанд ажилладаг энэ процессыг би бол яг төсөөлж боддог байхгүй юм. Ер нь бол яг хөө хөрөнгө оруулалтын байгууллага одоо ингээ харилцагч орж ирлээ шүү дээ. Тэнгүүд яг нь IPS гэж зөвлөлддөг. Investment Policy Statement гэдэг. Одоо тухайн хүндэн зориулсан тухайн нөхцөл байдлыг ямар юм. Тэ. Жишээ нь тухайн хүн яг юуны төлөө одоо хөрөнгө үүсгэх гэдэг байна. Тэ. Тэнгүүд одоо жишээ нь би нэг 10 жилийн дараа нэг том худалдаа авалт хийх гэдэг юм аа. Тэ. Би мөрөөдлийн байр авах гэдэг. Тэгэхээр тэрнийхээ төлөө би өнөөдөр нэг хөрөнгө оруулалтыг бас үүсгэж байна. Тэгээ бас хүүхдтэй зориулж ядчих юм байна шүү дээ. Тэгээ зорилго нь хэд хэд байгаад байдаг. Тэгэхээр ирээд одоо өөрийнхөө зорилго нөхцөл байдал хэдийн хугацаанд хөрөнгө оруулахыг бас зорж байгаа. Тэгээ өөрөө ч бас нэг сэтгэл зүйн байдалтай онцлог. Тэгээ ингээ уйлдуулаад бид нар багцын хөрөнгө оруулалтыг санал болгох гэсэн. Жишээ нь одоо юу гэдгийг нэг би хувьцааг айгүй ашигтай гэж бодож байна те. Би одоо энэ товарын бүтээгдэхүүн жишээ нь одоо бусад одоо тийм өндөр өөжтэй, өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүн одоо дуртай гэж өөрөө эренгүүт ингээ хөрөнгө оруулцдаг. Тэг жоохон унангууд нь л стресстэй л миний мөнгө тит болчихлоо шүү дээ. Гэхдээ би наадах ч бараа хадгаламжинд хийсэн бол тичвэсэн шүү дээ гэл. Алдагдсан боломж өртөө бодвол ингээ стресстэй л за одоо болий ч тийм үү те. Тиймэрхүү юмнууд сүсгээд тэгэхээр тэрнээс сэргийлээд бид нар наан нь харилцагчаа таньж мэдэх зүйлүүдийг хийдэг гэсэн. Тэгэхээр тухайн харилцагч болгоно нөхцөл байдал өөр үүдэг. Тэгэхээр нөхцөл байдалд таарсан л одоо зөвлөгөөчлөгээ багцыг бүрдүүлж хөндлөөл ажилладаг гэсэн. Тэгээд дээрэс нь бас одоо ер нь ингээд анхлан бас нөгөө хөрөнгө оруулалт хийх гээд байгаа. За тэгээд тийм хүмүүс байгаа. За тэгээд ер нь бол бас мэдээж хэрэг танаа байгууллагаас тэгээд ер нь ийм гоё жишээ байвал те гоё урам өгөх гоё жишээ ч юм те. Яг манаа дээр орж ирээд нэг ийм анх бол ийм байсан. Тэгээд одоо ийм болсон гэдэг ч юм уу те. Ингийн нэг иргэн ч юм уу те. Тийм жишээ байгаа бол гоё бидэнтэй хавалцаач. За жишээ гэх юм бол за нэг яг оюутан байсан. Тийм тэгээд мандаг бүрээ оюутан байсан тийм. Би ч бас өөрөө оюутан байхдаа л цэцэлэг сонирхол явж байсан. Тэгээд одоо юу гэдгийг аав ээжээс бас тэр ч айгу зөрөг шүү дээ. Нэг ураацсан байсан төлбөрийн мөнгөөр нь би одоо ингэ явна. За. Арилж аймаар. Гэхдээ яг хуу дотоод төвцөө авсан л та. Дотоод төвцөө авсан. Тэгээд одоо дараа жилийнхаа төлбөрийн талыг хийчихсэн. Хөвцөөнийхээ өгч. Тэгээд өөрөө нөгөө бас би ингэ дадлах их сонирхолтой байна гэд тохиолд бол ярьж. Тэгээд одоо та одоо ингэ намаас ингэ дадлагжуулаач те. Одоо яг юуг нь хард юм бэ? Яад юм бэ? Тэгж судалж байгаад бид өөрөөс одоо яг би энэ дэр зарж болохгүй ч тэр үү. Тийм тэгээд ингээд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээд нөгөө эрх чөлөөний төлбөрийн талыг ингээд өөрөө ингээ хийчихэд бас айгүй баяртай тэгэл ажилласан. Тэгээд одоо ч гэсэн бас манай харилцаж байна. Одоо тэгээд ер нь хичнээн ер нь харилцагч нартай харьцдаг бай. Одоо ер нь арт одоо юм одоо яг зөвлөх нар шинжээч нар. За тэгээд одоо янз бүрэлтэй тэгээд урт хугацаагаар богино хугацаагаар тэгээд одоо бондын зөвлөх гэх юм бол нэг 50-аас 100 ч үт юм уу те. Янз бүр л аваад. Тэгээд арай илүү нөгөө том багцтай ч үт юм уу те. Арай илүү олон зүйл хөрөнгө оруулах сонирхолтой тийм хүмүүст бол нэг арай тиймэрхүү хүмүүс хариуцдаг зөвлөгөөд нь жоон зөвхөн ч үт юм уу те. Тэгээд харилцаа төлөвлөлт. Тэгээд ер нь бол яг сүүлийн үед бол ихэнх хүмүүс л одоо сонирхдаг болоод байгаа шүү дээ. Сонирхдаг болоод байгаа. Тэгээд одоо би ч гэсэн бас энэ цаг үед амьдарч байгаад айгүй баяртай. Тэгээд энэ цаг үегээд байгаа нь бол чинь SpaceX IPO хийлээ шүү дээ. Тийм шүү дээ. $75 триллион тэрлион болгосон. $2 их $80 үнэлээг авцсан. Шууд IPO хийгээл тий. Тэгээд сая $25 триллион бонд тусгацсан. Тэгээд одоо компаниг нь харилцагтаас шууд $100 триллион шүү дээ. Манай улсын дотоодын нөхцөл ч одоо $28 триллион шүү дээ. Тэгээд баг 3.5 дэх их мөнгө харилцагт нь. Одоо хамгийн гоё үегээд нэрлээд байгаа нь би өөрөө одоо би хүн төрөлхтний ангар гараг дээр аваачих. Мөрөдлийг санхүүжүүлэн мөнгө өсөх боломж минь байна шүү дээ. Бурхан минь. Ямар гоё жишээ, яг гоё хэллээ шүүсэй. Тийм шүү дээ, тий. Тэгэл одоо SpaceX ч ямар одоо олон бүтлгүүдийн дараа гарсан компани. Тэгэл одоо ингээд нэг хэдэн мянган хэмэл дагуулаар дамжуулаад дэлхийн хаач ус одоо боломжгүй гэж яригдсэн технологи бол одоо ингээд болгоомжтой болгоол шүү дээ. Тэгээд ер нь бол
одоо тэр мөрөөдлийг санхүүжүүлэх боломжч байна. Тэгээд тэрнгүүр дэмжлэг өсөж бас боломж байна. Тэгээд яг уу яаж гэл одоо хүмүүс бас аягүй асуудаг. Тэгээд одоо яаж оролцох юм те. Одоо ч гэсэн хоёрдогч ярилцаад бас орох боломжтой. Яг уу IDAX гээд бийж байдаг. Тийм. Тэгэхээр одоо гадаад брокерийн даасан дээр яг уу зарим хүмүүс одоо ингээд одоо нэлээд ингээд ухаж байгаад ингээд бас ингээд дасаа нээждэг. Яг уу Монгол дотоодын одоо ийм бирж гэх юм бол IDAX гээд бирж байгаад тэгээд дотор нь бол аягүй олон том компаниудын хувьцаа одоо Amazon, Google тэ. Одоо сая бол SpaceX нэмэгдсэн. Тэр компаниудын spot futures ярилцааны боломжууд бол нэмэгдсэн гэсэн. Тэгэхээр та өөрийн төгөргөөр тэ өөрийнхөө итгэвчийг цэнэглээл тэгэл одоо саяны ярьсан боломжуудын нэг хэсэг боломжтой гэсэн. Нэрэл бас яг тань хэлдэг үний юм байна. Бид нар 10 жилийн өмнөхөө л бодоод үзээ л да. Тэр үед ч одоо бид нар шууд ингээд одоо Amazon ч гэдэг юм тэр том компаниудын хувьцааг авах боломжгүй байсан шүү дээ. Ер нь баг мэддэг ч байсан шүү дээ. За ямар ч хэлсэн манад бол компаниуд байгаа. Хөрөнгөний зах зээл гэж ямар ч хэлсэн дөнгөж танилцаад бид нар чинь дээ ингээд баг л ярьдаг болж эхэлсэн үе те. Өмнө нь бол бид нар ч нэг юм ягаан тасалбар гэж ойлгоод байдаг байх шиг байсан дээ. Тэгэл тэр үеийнх одоо нэг айгүй хэцүү нэг фейли юм болсон юм шиг байна те. Тэгээ яг тэрнээс ахуулаад бид нар ер нь бол тэр зах зээл рүү ордоггүй байсан юм шиг байна гэж би бодсон зөв хувьд. Ягаад тэрнээс хашраад ч юм шиг. Гэтэл одоо бол яг одоо бүгд бол нэлээд сайн ойлгодог болсон те. Энэ бол маш зөв зүйл хөрөнгө оруулалт хийх ёстой. Ялангуяа мэрэгжлийн хүмүүстэйгээ хамтарч ажиллах ёстой гэд. За тэгээд дээрэс нь одоо ер нь бол танаас бас ер нь ингээд хүмүүсийн хамгийн том түгээмэл алдаа гаргадаг одоо хөрөнгө оруулалт дээр гаргадаг хамгийн том алдааг та бас бидэнд хэлж өгөөд. Бид нар бас нөгөө эфирийн цаг дуусгаж байгаа юм байна. Тэгээ бас нөгөө бид нар бас болдгийг нэрлээ тий. Болдгүйг нь бас алдаад байдаг. Ер зөвлөгтөө бас итгэхгүй байна үү тий. Юмд болж байна тий. Яг хүн зорилгоо өөрөө айгуу сайн хамсарлах. Тэгээ өөрийгөө яг ямар дүрээр би одоо энэ хөрөнгөний зах зээлд орох гэж байна уу гэдгийг эхлээд өөрөө айгуу бодох хэрэгтэй л гэж харж байгаа. Тэгээ чинь би одоо арилжаа хийх гээд байна уу тий? Би одоо хүмүүсийн гадуур одоо ингэ сошиалаар яваад байгаа өгөөчийг хараад тий? Тодорхой хэмжээний сэтэл төрөөд тэгээд би орох гээд байна уу? Эсвэл би юм урт хугацааны хоригдл үүсгэх гээд байна уу гэдэг дээрээ айгуу одоо өөрийгөө таньж мэдчихвэл айгуу зүгээр санагддаг. Одоо би сая хэлсэн шүү дээ. Одоо уг нь ингээл орж ирчих. За би ингээ хөрөнгө оруулъя гэдэг. Гэхдээ ингээд нөгөө арилжаа гэж ойлгоод за би ингээд чи өндөр өгөөж өгдөг юм байж тээ. Тэгээд би орчих. Тэгээд уг нь ингээ хичнээн тайлбарлсан ч гэсэн өөрөө ингээд дансны гэдэг ингээд арилж байгаа хийчдэг. Тэгээд одоо сүлд нь одоо ингээд тэр хэмжээний эрс өөж дэмж эрсдэл байгаа шүү дээ. Тэгээд алцчууд ингээд би одоо ингээ хийчихлээ. Тийм. Тэгэхээр нөгөө өөрийнхөө дааж чадах эрсдэл тэгээд бас энэ нөгөө хөрөнгөний зах зээлд орох өөрийнхөө тэр одоо дүрийг одоо байр суурийг бас айгу тодорхой болгочихлоо айгу зүгээр боддог гэсэн. Тийм байдаг. Тэгээд тэрнийг л тодорхой болгочвол тэгэл дараагийн юмнууд тэгээ илүү зөвлөгдөг одоо ойлголцдог ч үгүй тийм. Дараагийн одоо нөгөө investment policy гэдэг зүйлийнхээ давыг хөрөнгө оруулалтыг л гой өгөөчүүд тийг аваа явуучих гэсэн. Бас энэ хөрөнгө оруулалт хийгээд ихснээс хойш хүн ер нь нэлээд сахилга баттай амьдрч эхэлдэг бах тий. Тэс нөгөө нэг илүү зарлага гаргахгүй санхүүгийн сахилга бат шөндөр болж эхэлдэг бах тий. Ер нь явж бидний хамгийн том алддаг зүйл бол санхүүгийн сахилга батаас болж л ер нь их замбраагүй байдал үүсдэг гэж боддог. Тийм шүү дээ. Сая нэг Warren Buffett хэлсэн үг шүү дээ. 8 дахь гайхамшиг ойлгоогүй хүн нь төлдөг, ойлгоцсон нь бол ашиг болдог. Ойлгоогүй хүн гэдэг чинь хэнийг яриад байна гэхээр нөгөө санхүүгийн ирээдүйн орлогоо барьцаалал өнөөдөр сайхан ярилцдаг. Үнийг л яриад шүү дээ. Тэнгүүд одоо хоёр сонголт байхгүй. Аль цасан мөнгөний том болмор. Нэг нь бол одоо зээлийн цасан мөнгө шүү дээ. Тэр чинь бол одоо мондөг шүү те. Одоо бүр норон гол шүү дээ. Цасан норон гол нь за хөрөнгөлт буюу хөрөнгө оруулалтын цасан бөмбөлгөө явуулах юм бол одоо маш сайхан үрээд одоо гайхамшиг гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр аль цасан бөмбөлийг та өнхрүүлмээр байна. Тэгээ Эверестийн ориглоос өнхрүүлмээр байна уу? Эсвэл одоо жижиг толготоос өнхрүүлмээр байна уу? Тэгэхээр тийм л гэсэн. За ойлголоо. Тэгээ өнөөдөр бас хөрөнгө оруулалтын зөвлөх Ard Securities-ийн наран хуйг бидэнтэй ирж ярилцлаа. Тэгээд таныг бас бидний урилгыг авч хүрэлцэн ирж энэ сайхан гой бас дүрм за тэгээд бас хөрөнгөний зах зээлийн талаар хөрөнгө оруулалтын талаар бидэнд мэдлэг аваалцсан танд маш их баярлалаа. Үрж оролцуулсан баярлалаа. Баярлалаа. Тэгээд 2026 онд бас мэдээж ирэх гоё гал шиг дүрлцэж те морь шиг сайхан давхаар гал морин жил болж байна та те. Тэгээд сайхан өрөөё. Тэгээд дараачийн удаад бас бүгдээрээ гоё нэг сэдвээр бас дахин уулзалтгая гэж өрөөё. Тэгээд баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.